Мэдээний дараагийн хэсэгт Америкийн эдийн засаг улс төр гадаад бодлоготой холбоотой тооч мэдээ байна. За энэ 7 хоногт хэвлэгдэн гарсан эдийн засгийн тайлан мэдээнээс үзэхэд бол Америкийн нэгдсэн улсад инфляцийн түвшин 4%-аас дээш өсөж гарсан ийм тайлан мэдээ байна. За энэ бол дэлхийд даяар өрнүүлж байгаа Трампын худалдааны дайн болон Иранд өрнүүлж байгаа дайнтай шууд холбоотой гэдэг нь ойлгомжтой байна. За ялангуяа Ираны дайнаас хойш газрын тосны үн огцсон өссөн нь ийхүү үн ханш огцсон өсгөд хүргээд байгаа. За эрчим хүчний үн өсөлтөөс шалтгаалсан энэхүү инфляцийн өсөлт цаашдаа доктортой удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн таамагийг эдийн засагчид ажиглагчид хийж байгаамаа. За тэгвэл энэ 7 хоногт түүхий газрын тосны үн огцсон буурч Ираны дайн эхлэхээс өмнөх түвшинд хүрсэн ийм мэдээ байна. За Иран Америкийн гал зогсоох гэрээ хэрэгжиж Америкийн нэгдсэн улс Иранд өрнүүлсэн дайны төлбөрт $300 тэрбум олгох мөн Ираны $12 тэрбум зарцагдсан хөрөнгийг буцаан олгохоор болж улмаар Хормузын хоолой чөлөөтэй нээгдсэн гэх мэдээний дараагаар за Пүрэв гарагт баррел газрын тосны үн дайнаас хойш анх удаага $70 хүрч буулаа. За хэдийгээр Америкийн засгийн газар дээрх $300 тэрбум нөхөн төлбөрт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй гэж. За энэ нь бол цэвэр булангийн орнуудын хувийн хөрөнгө оруулалт гэсэн мэдээлэл тарааж байгаа боловч харамсалтай нь энэ мэдээнд итгэх хүн одоогоор бол цөөхөн байна. За энэ бол хэд ерөнхий тохиролцоо гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Америкийн нэгдсэн улс дайн бууж өгч улмаар Иранд төлөхөөр болж байгаа $300 тэрбум хөрөнгийг за чухам хэн гаргаж юун зарцуулах зэрэг нарийн мэдээллүүд одоогоор олон нийтэд тодорхой бус байгаамаа. За нөгөө талаар Америкийн нэгдсэн улсын засгийн газар Ираны цацагдсан хөрөнгөөр за зөвхөн Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах тохиролцоотой гэж мэдэгдэж байгаа боловч харин Ираны засгийн газар энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн утгатай мэдээллийг гаргаад байна. За та бүхэн Ираны парламентын спикерийн мэдэгдсэнийг харж байна. За бид бол хоол хүнсээ дотооддоо эрүүл хүнсээр хангаж чадaltaй улс. Харин Америкчуудын химийн аргаар гаргасан үр тариа за хотол ташаа сутал ухуулга бидэнд хэрэггүй гэсэн утгатай ийм мэдээллийг бол хийж байна. За мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд Иранд олон улсын цөмийн ягантлагын шинжээчдийг оруулж ажилуулахаар хоёр тал тохиролцсон гэж Америкийн талаас мэдээж байгаа боловч за мөн Ираны тал энэ талаар баттгсан бие улсын мэдээлэл хийгээс саргалсар. За Хормузын хоолойн талаарч хоёр засгийн газрын хооронд эрс зөрүүтэй мэдээллийг олон нийтэд цацаж байгаа. За Америкийн тал бол Хормузын хоолой бүрэн чөлөөтэй нээгдсэн энэ хоолойгоор өнгөрч байгаа далайн тээврээс хураамж авахгүй байхаар тохирсон гэж мэдээлж байгаа боловч за нөгөө талд Ираны тал бол Хормузын хоолой хязгаарч чөлөөтэй бөгөөд үнэнгүй байхгүй. За энэ хоолой цаашид шууд Ираны мэдээлэлд байх бөгөөд Иран улс энэ хоолойгоор өнгөрч байгаа далайн тээврээс хураамж тогтоож хураана гэдгээ олон улсад маш ил тод ярьж зарлан тунхаглаж байгаа. За тэгвэл энэ сөргөлдөөнийг цаашдаа хурцдаж болох дээрх гал зогсоох гэрээг хүчингүй болгож олох үйл явдал лав гарагт эхэлж өнөөдөр хүртэл үргэлжилж байна. За лав гарагт Америкийн санаачлага дэмжилгээр Зоман улс Хормузын хоолойгоор далайн шин тээврийн урсгал зарлаж улмаар энэ чиглэлээр далайн тээвэр чөлөөтэй зочих боломжтой гэсэн шийдвэрийг зарласныг Ираны тал эрс дургуутсан хүлээн авч улмаар энэ шин чиглэлийг ашиглахгүй байх. За ашигласан нөхцөлд Иранд урьдчилан мэдэгдэх зөвшөөрөл авах шаардлагатайг далайн тээврийн компаниудад анхааруулсан. За тэгвэл Пүрэв гарагт энэ анхааруулгын улмаас 3 хөлөг онгоц буцаж явсан бол харин анхааруулгыг эс оошоож шинэ чиглэлд зорчиж явсан Сингапурын далбаатай хөлөг онгоцонд Иранчууд халдсан хэрэг гарлаа. За энэ бол Америк Ираны талууд гал зогсооход ойлголцол бичигдэх 12 зурсноос хойш болж байгаа анхны халдлага болж байна.
За тэгвэл нөхцөл байдал үүгээр одоо хязгаарлагдсангүй. Ираны тал одоо дахин шин чиглэл зорчиж байсан одоо далайн тээвэрт далайн одоо хөлөг онгоцонд халдсны улмаас Америкийн нэгдсэн улс өчигдөр баасан гарагт Ираны талд хариу цохилтыг өгсөн үйл явдал боллоо. Америкийн тал өчигдрийн одоо мэдээнд дурдсанаас үзэхэд бол Ираны одоо Пуужин дрон харуулж байгаа байршлуудад цохилт өгсөн тухай мэдээлж байгаа. За дэд эмгээлэгч J.D. Vance-ийн хийсэн мэдээллийг харж байна. За хоёр тал бол гал зогсоох гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурсан. За Америкийн тал энэхүү хэлэлцээрээ одоо сахин биелүүлж үнэнч байсан. За харин Ираны тал хэрвээ энэхүү одоо хэлэлцээртэй холбоотой санал зөрчилдсөн асуудал байгаа бол одоо ABE-ээр одоо ярьж тохиролцох ёстой. За гэвч Ираны тал үүний оронд одоо хүч хэрэглэсэн учраас Америкийн нэгдсэн улс ч одоо хүч хэрэглэх болно гэсэн. За ийм утгатай мэдээллийг бол хийлээ. За тэгвэл эдгээр үйл явдлын дараагаар Ираны тал мөн одоо зүгээр суусангүй. Ираны талын одоо төрийн мэдлийн хэвлэлийн мэдээж байгаас үзэхэд Бахрайн улсад байгаа Америкийн цэргийн байршлуудад Иран улсад цохилт өгсөн тухай мэдээлж байна. За үүнийг ч Бахрайн улсын талаас баталгаажуулж энэ Ираны арга хэмжээ бол үндсэндээ тус улсын одоо дотоод хэрэг газар нутгийн бүрэн бүтэн байдалд бүдүүлгээр халдсан үйл явдал боллоо гэсэн мэдээллийг гаргаад байна. За ийхүү Америк Ираны гал зогсоох гэрээ бол үндсэндээ маш хэврэг байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. За хэдийгээр гэрээнд талууд гарын үсэг зурсан боловч хэлэлцэж тохиролцсон одоо гол асуудлуудаа за нэгдсэн одоо ойлголт тохиролцоонд хүрч чадаагүй гэдэг нь ийхүү тодхон харагдаж байгаамаа. За нөгөөтэйгүр Иран Америкийн хооронд тохиролцож чадахгүй байгаа нэг асуудал бол үндсэндээ Израиль улсын одоо Ливанд явуулж байгаа цэргийн ажиллагаа. За тэгвэл өчигдөр баасан гарагт Ливан болон одоо Израилийн талууд Америкийн зуучлалтаагаар одоо гал зогсоох хэлэлцээрийн одоо санал бичигт мөн одоо Вашингтон дэсийн хотод гарын үсэг зурлаа. За үүнийг бол үндсэндээ одоо гал зогсоох хэцүү тохиролцоо гэж хараахан нэрлэхгүй байна. За энэ бол цаашдаа явагдах одоо хоёр талын яриа хэлэлцээрийн одоо үндсэн суур нөхцөл болж өглөө гэсэн ийм мэдээллийг бол албан ёсны зүгээс хийж байгаа. За харин одоо хэвлэлүүд болон ажиллагчдын зүгээс бол энэ гэрээ бол үндсэндээ Израиль улсын Ливанд явуулж байгаа үйл ажиллагааг одоо бүрэн зогсоох одоо нөхцөл болж чадахгүй гэсэн за ийм одоо тайлбарыг хийж байгаа. За ингээд маш товчхондоо бол одоо Трампын ойролцоогт орондод өрнүүлсэн одоо дайн дайжин тогтворгүй байдал одоо шийдэгдэх боломж бол одоохондоо тодорхой бус үлдэж байна. За нөгөөтэйгүр Трампын Иранд шалтгаалж халдсан одоо цөмийн асуудал үндсэндээ ажил бүгдлээрээ одоо хойгоор хаягдаж одоо зөвхөн одоо дайнаас өмнө чөлөөтэй бөгөөд үнгүй байсан хоолнуудын хоолойг дахин одоо нэг хэсэг асуудал гол үндсэн асуудал болж байгаа нь нуус биш байна. За Америкийн тал хоолнуудын хоолойг одоо дахин нээлгэх гэхээр Иранд одоо үг дуугүй бууж өгч Ираны газрын досны борлуулалтын хоригоо одоо цуцалсан улмаар дайны нөхөн төлбөр олгохоор одоо буулт хийсэн байдаг. За харин Ираны тал хязгаарч одоо өөрсдийн гол хөзөр болж байгаа хоромцын хоолойг сул чөлөөтэй орхихгүй гэсэн байр суурьтай байгаа нь ийхүү харагдаж байна. За ямар ч тач Женевт болсон хоёр талын уулзалт маш хүйтэн хөндөй бөгөөд харилцсан одоо үл ихтгэлцсэн уур амьсгалд болж за тийм ч гайхалтай одоо амжилттай болж өнгөрөөгүй Ираны төлөөлөгчд Америкийн төлөөлөгчтэй за олон нийтийн өмнө нүүр тулан уулзахаас татгалзсан зэргээс за мөн уулзалт Ираны дараагаар одоо хоёр тал хоорондоо одоо эрс зөрүүтэй за зарчмын зөрүүтэй мэдээлэл хийж байгаа зэргээс төвөггүй харж болохоор байгаамаа. За тиймээс Америк Ираны яриа хэлэлцээрийн одоо заалт нөхцлүүд цаашдаа хэрхэн хэрэгжиж улмаар 60 хоногт өнөхөр одоо эцсийн байдлаар яриа тохиролцоонд хүрч чадах хэсэг нь тун эргэлзээтэй за нөхцөл байдал эмзэг хэвээр үлдэж байна. За энэ мэтээр цаашдаа ойролцоогт оронд Ираны орчинд өрнөж байгаа нөхцөл байдлын талаар за манай сүгийн өдөр тутмын мэдээгээр цаг үеийн мэдээллийг шуурхай мэдээлсээр байх юм аа. Ийхүү 7 хоногийн том мэдээ өргөлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн 7 хоногт бол Америкийн тусгай тогтнолын баяр тохиож байгаа. Тиймээс эрхэм үзэгчид та бүхэн амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн мэдээгээр утгагүй.